Майк шаландаа довжоо хийхээр төлөвлөжээ. Довжоо нь хотын хуулинд заагдсан урт өргөнтэй байжээ. Энэ нь 300 фитийн өндрөөс их байх ёсгүй. 300 фитийн өндрөөс их байх ёсгүй. Энийг дугуулжээ. Энэ маань бидний түлхүүр үг байгаа. Тэгэхээр одоо периметрийг олцгоё. За тэгэхээр бид нэр энэ довжооныхоо периметрийг олцгоё. Периметр бол аливаа нэгэн битийг хүрээлж байгаа хүрээнийх нь уртыг хэлдэг юм аа. Тэгэхээр периметрийг олохдоо энд байгаа бүх тоонуудаа нэмнэ. За одоо бодцгоё. 40 дээр нэмдэг нь 20, нэмдэг нь 55, энд 30 байна, нэмдэг нь 30, нэмдэг нь 95, нэмэх нь 50. Ингээ бүгдийг нийлүүлээ бодъё. Ингээ бүх нэгжийн орнууд маань нэг-нэгэнд 10-ийн орнууд маань нэг-нэгэнд байна. Тэгэхээр одоо нэгжийн орнуудаа нэмчээ. Тэг дээр нэмдэг нь тэг, нэмдэг нь 5, нэмдэг нь тэг, нэмдэг нь 5, нэмдэг нь тэг. Тэгэхээр энд бүхэл орн маань 5 байгаа учраас 10. Ингээд нэгээ санчээ. Одоо 10-ийн орнуудаа хооронд нэмнэ. 2 орн байгаа учраас артлын 50-аад мөртлийн нутлын тоон дээр нэмдэг. За одоо 10-ийн орнуудаа хооронд нэмцгээе. 1 дээр нэмдэг нь 4, нэмдэг нь 2, нэмдэг нь 5, нэмдэг нь 3, нэмдэг нь 9, нэмдэг нь 5. Тэнцүү 29. Тэгэхээр Майкийн довжооны бүгдээрээ нэлээд 290 фит юм байна. Тэгэхээр 290 фит маань 300-аас бага юм. Тэгэхээр Майкийн маань довжооны урт нь хотын юутай яг таарч байна. Тэгэхээр тэр хийсэн дээр Порчо